хүмүүс хаанчлалын замаар алхаж байгаа хүмүүс. Хаанчлалын замаар алхаж байгаа хүмүүс. Хаанчлалын замаар алхаж байгаа хүмүүс гэдэг дээр би ярилцлаа арай бодлого байна. Бид нар ойлгох ёстой нэг. Миний зүгээр Христэд итгээд, Бурханд итгээд амьдарч байхад миний нэг сурсан юм юу гэдэг вэ? Угаас миний хувьд тодорхой байсан юм байна. Энэ учраас би оюутнуудаас тэр сүмийн хүмүүст тэр та бити ойлгомжгүй өгнүүдийг аваад хайрцаглаа гэж хэлдэг. Мэдээж бүх юм бид нар ойлгох чадваргүй. Гэхдээ Бурхан нэг юм бидэнд өгч байгаа тэр ойлгомжтой юм өгөхийг хүсдэг шүү. Яг тийм учрын үед ойлгох юм хайчаад намайг зовоогоо тэг ингэж байх хүсдэг байхгүй. Тэгэхээр хаанчлалын замаар алхах гэдэг нь юу болохыг бид нараас ойлгохын тулд бид нэг зоож байгаа. Хаанчлалын замаар алхах гэдэг нь ямар болохыг 11 сар бид үзчихсэн. Тийм энэ бол амаргүй юм байна гэж. Нөгөө талаас хаанчлалын замаар алхаж байгаа хүний ард тал мөнхийн улс зогсож идэв юм байна гэж. Тэгэхээр та мөнхийн улсыг хүч чадвар эрх мэдлийн мэдхийг хүсэж энэ замаар алхаж байгаа бол та үзэх болно гэсэн үг. Та үзэх болно. Бурхан яаж өөрийн хүмүүсийг тэр зам дээр авчиж, яаж өөрийн хүмүүсийг хамгаалдаг, яаж өөрийн хүмүүсийг хангадгийг үзэх болно. Тэгэхээр тэгж амьдрал нь бий баймаар. Түүнээс за энэ юу ч гэсэн ингээд манай монголчууд бол амар шүү дээ. Энэ юу ч гэсэн ингээд жоохон хараа алхаад би жоохон хараад байгаа юм нь бол болмоор бол би даа. Ер нь болмооргүй бол билий. Энийг бид нар амьдралын хашир ухаан гэдэг байна. Энэ амьдралын хашир ухаан биш. Ерөөс энэ бурханлаг биш байна. Яг л бурхан бидний чи яга намайг жоохон дагаад үзчихсэн за би юм болмоор л намайг дагаад гэж хэлээд. Матай татвар гаргаж байсан. Маш их мөнгөдөр суужсэн. Маш их мөнгөдөр. Еврейчүүд Ромын засагт төлдөг мөнгийг 4 дахин нугаж тэд аваад 4-ний 3-ыг өөрсдөө авч нэгийг засагт тушаадаг хүмүүс байна. Маш их мөнгөдөр суужсэн. Есүс очоод Матай намайг даг Матай бүгдийг орхоод авсан юм. Яг тийм юу болсон дууж байсан юм. Түүнээс гээ та одоо ямар сайн энэ их мөнгө ингээд ингэж зургаад Есүс ширийг тайлж мөнгө ятгаатай ингээд үйлчлэг үзээ дуусдаг. Тэгээ байгаад биш. Бурхан тэгс наадад бүгдэнтэй. Энд бидний итгэл хэрэгтэй байдаг. Би итгэлийн тухай нэг ойлголт юм да. Юу бурхан бол үнэн бид нар нэрээ асуух юм бол хариулсан шүү дээ. Бид адилхан хаамсан. Нэг удаа би сүмдэрээ суужсэн чинь намайг зам манаас юм нэр. Бид нар шинэ үйл орж байгаа учраас шинэ итгэл хэрэгтэй. Би өөрөөсөө угаасаа би асуудаг аянгууд болтой. Сургаал сонсоо би очоод болтой ярьдаг. Тэгж яаж юм тэр юм уу тэгсэн юм би мэдмээр би эргэлж чинь би гайхаж байна би дургуут чинь нэгдүүт чинь баярлж чинь хөөрч. Бурханаас асуусан. Ямар надад ямар итгэл байсан. Тэгээд шинэ уур дээр яахад гэдэг юм. Итгэл чинь бидний итгэл юунд дээрсэн бэ гэхээр айгүй нэгтэй юм байна. За чи итгэл итгэж байна. За энэ биднээс итгэл. Чи аав итгэж итгэж байна. Яагаад гэвэл бид нар чинь бас бурхантай холбогдсон учраас бурхан намайг итгээн өгдөггүй яаны нэг итгэдэг байгаа байхгүй юу? Шинэ итгэл гэж яриад байгаа. Тэр шинэ итгэл мөнгөний шинэ биш. Харин апостолик буюу апостолик гэдэг чинь анхдагч аавс гэж би нэг ярьснаа та тэр анхдагч ойлголтыг яриад байгаа байхгүй юу апостолик гэдэг. Яг анхдагч ойлголтыг шинэ үеийнхэнд бурхан иргэн цацаж өгөх тухай ярьсан байна. Тэр итгэл юуны итгэл вэ гэхээр яг энэ ярьж байгаа зүйлүүдэд итгэх. Атаа ном дээр сүмийн талаар Есүс хийсэн зүйл. Тэрэнд итгэх. Есүс хэн байсан бэ гэдэгт итгэх. Би ямар замаар явж байгаа бэ гэдэгтээ итгэх тэр итгэх. Энэ замаар явхад учрах бүхий тэр аз хохирол олж ололт ялах бүгдний итгэх тэр итгэх. Миний бурхан бол үнэхээр хаанчлаа хацах нэг гэдэгт итгэх. Тэр итгэх. Одоо Тэнгэрийн хаанч бууж ирнэ гэдэгт итгэх. Тэр зориулаар намайг бэлдэж байгаа гэдэгт итгэдэг тэр итгэх. Шинэ итгэл гэж энийг яриад байгаа. Өнөөдөр хэлсэн шүү дээ. Нэг хүн гэсэн чинь нэг нэг өөр юм яриад би гайханд итгэх юм гэж. Үнэн шүү юм аа. Таны дотор итгэл байхгүй та яг ингэж явах. Асаараа. Нэг хүн гарч ирээд нэг мундаг юм номлосоо итгэж чинь. Нөгөө хүн гарч ирээд тэрийг үгүйсгээд номлосоо бас итгэж чинь. Харин тэр дундаас энэ яа
яарахгүй бурхны дуу хоолой байсан. Энэ яарахгүй бурхан ярьж хэдийгээр хатууж гэсэн хэдийгээр ойлгомжгүй гэсэн энэ чинь гарцаагүй бурхан байсан гэж гинтэгт итгэх тэр итгэлийг өнөөдөр ярьж байна гэсэн. Энэ нар тэр аяг хоол болон итгэх итгэлтэй харьцуулж тэрдээ би боддоо шүү. Тэр миний итгэл бол тийм. Тэр намайг хангах ёстой л байна. Энд манай хүүхдүүд бацаад тэрийг мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна юу гэдэг энэ маммаар гэсэн тэр авч ирсэн. Тэрэндээ итгэх гэдээс ээж аваа юм ингээд таны үгэнд итгэх яаж өсөх үү гэдэг ярьцаар өгдөө шүү дээ. Зүгээр итгэдэг яарыг ээж нь учраас. Гэхдээ ээж манай хүүхд гараад аваадаг. Гэхдээ чамд авч өгөх юм уу? Яагаад байд мөнгө хийх вэ? Хаяж юу яриад байна? Тэгэхээр бид тийм итгэл байлуулахгүй. Аваас тийм учраас бид тэр итгэлээ тухай биш гэсэн. Өнөөдөр та бидэнд байх ёстой итгэл бол түүний юу хийх гэж байгаа, түүний юу хийсэн, түүний юу хийж байгааг итгэл. Өөрийнхөө оролцоонд итгэл. Түүний оролцоонд итгэл. Энэ итгэл рүүгээр ямар ч бохир юм оруулахгүй байх ёстой гэдэгтээ итгэл. Тэгж байна. Тэр хүмүүс хийж гүйцэтгэх үр ороосоо маш сайн мэдэж ухаарсан байх ёстой гэж хаанч Есүсийн дагагчлаар тэрийг ухаарсан хүмүүс байсан ш. Бид нар ч гэсэн ухаарах би юу хийх ёстой гэдгийг мэдэж ухаарах ёстой. Дуудлагын талаар Есүс итгэнгөтөө бүх асуудал болсноо би одоо эзнээ хаашаа дуудсан бол яах гэж бодсон. Тэгэд ингэдэг. Хүсэж юу яахтаач манай багтаад байгаа зүйлчтэй итгэж гэдэг үл. Үгүй яагаад гэж эзэн намайг Израиль руу тооцсон. Гэс боддог. Үгүй эзэн намайг бүгдээ зөвлөсөн. Гэт бүгдээ зөвлөнд ч юм хийхгүй, Израиль ч юм хийхгүй. Хаач ч юм хийхгүй. Зүгээр нэг дуудсан байж та дуудсан байж болно шүү түүнийг. Гэхдээ дуудсан гэдэг нь та ертөнцөөс өөрийгөө таслаад юу ч хийх байх гэсэн биш аахгүй. Бид нар ухаарах хэрэгтэй аахгүй. Бурхан биднийг дууд чи би чамд тийж ашиг гэж хэлнэ. Гэхдээ тэр болохын тулд би нэг юм туулах хэрэгтэй гэдэг бид нар ойлгох хэрэгтэй шүү. Сайн намын дээр Утиаква Израилийн ирчүүдээ би та нарыг хоёр талдаа эртээ цоошин замтуу болгосон. За одоо чухал өртгийг замтуу болгосон бурхан гэдэг байна. Ямар ч тийм хүүтвэж аваад замтуу хийх. Тийм бидтэй. Өртөө юм хийх юм бэ? Өртөө штэ. Хамгийн сул дорой амт юм уу? Сул дорой байгаад болохгүй тэр чинь бас хэр хэмжээгээр аюул юм амт юм уу?